Механикчсан хэрэгслээс газар тариалангийн автомат дрон ухаалаг систем хүртэл ховсон өөрчлөгдөж аж үйлдвэрийн шинэ нэрэн нэвтрлээ. Ухаалаг газар тариалангийн систем нэвтрүүлж жилийн 4 өдрийн турш үндэсний ногоо сэцэг жим сургуулах өндөр ач холбогдол бүхий нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын ухаалаг хөдөлмөрийн аж ахуй хөгжүүлэх төслийг бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуульд хамтран хэрэгжүүлж байна. Монгол орны цагуурын орчинд зохицсон ухаалаг хөдөлмөрч барьж байгуулан гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалт хийх боломжит таримгийн аж ахуй хөгжүүлэх халаалтын экологид ээлтэй зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологид тулгуурлан сургалтаар дамжуулан чадвартай боловсон хүчин бэлтгэх улсад эрчим хүч нийлүүлэхэд уг төслийн зорилго оршиж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсгөн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал тэрбум мод үндэсний хөдөлгөөний агро ойн аж ахуй хөгжүүлэх ажлуудын сургалт судалгааны суурийг тавьж иргэд аж ахуйн нэгжүүдийг чадваржуулахад хувь нэмрийн оруулж хамтран ажиллах боломжтой ухаалаг хөдөлмөрийн аж ахуйн төв юм.